Сайн байцгаана уу? Өмнөх дугаард бид үүлийн үрийг зөвхөн шагнал шийтгэлийн систем биш гэж ярьсан. Харин бидний санаа зорилго, бодол, үг, үйлдэл тодорхой үр дагаврыг бий болгож, тэр үр дагавар дараагийн үйлдэлийн нөхцөлийг бүрдүүлдэг мөчлөг гэж авч үзсэн. Тэгвэл мөчлөг анх хаанаас эхэлдэг вэ? Яагаад хүмүүс үр дагавар гарна гэдгийг мэдж байгаа хэрнээ ижил хүлээ дахин хийдэг вэ? Яагаад өөрийг нь өвтгдөг хэм маягийг таньсан хэрнээ дахиад л давтдаг вэ? Буддын сургаал энэ асуултын үндсэн хариултыг нэг үгээр өгдөг. Тэр нь мунхаглал. Гэхдээ мунхаглал гэхээр бид ихэвчлэн боловсралгүй, мэдээлэлгүй, эсвэл ухаан муутай үнийг төсөөлдөг. Буддын сургаалд ярьдаг мунхаглал үүнээс өөр. Өндөр боловсралтай ухаалаг олон ном уншсан хүн ч мунхаглалд автаж болно. Тэрч байтугай хүн ямар нэгэн зүйлийг оюун ухаанаараа маш сайн ойлгосон хэрнээ амьдралдаа эсрэгээр нь үлцээр байж бас болдог. Тэгвэл мунхаглал гэж яг юу вэ? Энэ видеонд бид мунхаглалыг буддын сургаалын талаас тайлбарлаад дараа нь орчин үеийн сэтгэл судлал, мэдрэлийн шинжилгээ ухаантай холбоо авч үзнэ. Энэ хоёр яг ижил ойлголт биш. Шинжилгээ ухаан буддын сургаалыг баталсан гэж хэлэхгүй. Гэхдээ хүний бодит байдлыг хэрхэн хүлээн авч өөрийн тайлбарыг хэрхэн үнэн гэж андуурдаг тухайд маш сонирхолтой огтлолцол бий. Мунхаглал гэдэг нь мэдэхгүй байхын төдий зүйл биш. Энгийнээр хэлбэл мунхаглал гэдэг нь ямар нэгэн мэдээлэл мэдэхгүй байхыг хэлж болно. Жишээ нь би нэг улсын нийслэлийг мэдэхгүй байж болно. Нэг төхөөрөмжийг хэрхэн ажиллуулахыг бас мэдэхгүй байж болно. Гэхдээ буддын сургаал дахь мунхаглал бол зүгээр мэдээллийн дутагдал биш. Харин бодит байдлыг байгаа чигээр нь харахгүй байх. Төр зуурын зүйлийг мөнхийн мэд хүлээн авах. Өөрчлөгдөж байгаа зүйлийг тогтвортой мэд бодох. Өөрийн бодол, сэтгэл хөдлөл, дүр төрхийг хатуу тогтсон бий гэж үзэх. Зовлон бий болгодог зүйлээс аз жаргал хайх. Өөрийн төсөөллийг бодит байдалтай андуурах. Энэ бол мунхаглал юм. Өөрөөр хэлбэл бид ямар ч мэдлэггүйдээ биш, харин аливааг буруу таньж, буруу тайлбарлаж, тэр тайлбартаа үнэн гэж итгэснээс болж мунхаглалд ордог. Энгийн жишээ. Танд нэг хүн мессеж бичжээ. Та эргүүлээд хариу бичлээ. Гэтэл тэр хүн чинь танд эргүүлээд хариу өгсөнгүй. Энэ бол бодит үйл явдал. Тэр хүн хариу өгөөгүй гэдэг нь. Гэхдээ үүний дараа таны оюун ухаан тайлбар хийж эхэлнэ. Энэ надад уурсан юм болов уу? Намайг үл тааж байна. Би буруу зүйл хэлчихсэн байх. Надаас залхсан юм байна. Өөр хүнтэй болсон байх. Эдгээрээ ялан ч одоогоор бодит байдал болоогүй байгаа. Бидэнд байгаа цорын гац бодит мэдээлэл нь тэр хүн одоогоор танд хариу өгөөгүй байгаа гэсэн мэдээлэл юм. Гэтэ өөрийн айдас, өмнөх туршлага, итгэл үнэмшилтээр үндэслэн хүлцэн эсхийг нөхөж биднэр бичдэг. Дараа нь тэр тайлбартаа сэтгэл хөдлөлөөр хариулдаг. Би чангарч, сэтгэл түгшиж, уур хуурч, тэгээд хүйтэн мессеж бичиж болно. Эсвэл олон удаа залгаж болно. Эсвэл өөрөө төрүүлж харилцаагаа тасалж болно. Хочмон нөгөө хүн би ажилдаа байсан гэж хэлж магадгүй. Эсвэл өөр нэгэн шалтгаан хэлж магадгүй. Гэхдээ энэ хугацаанд бид бодит байдалд биш, өөрийн бүтээсэн тайлбартаа хариу үзүүлсэн юм. Үүнийг л мунхаглалын өдөр тутмын хэлбэр гэж харж болох юм. Бид бодит байдлыг шууд хардаггүй. Бид өөрсдөө ертөнцийг камер шиг шууд хүлээн авдаг гэж боддог. Нүд мэдээллийг харна, чих дууг сонсно. Тэгээд тарих бодит байдлыг яг тэр хэвээр нь бидэнд үзүүлнэ. Гэхдээ орчин үеийн мэдрэлийн шинжилгээ ухаанд тарих зөвхөн гаднаас ирсэн мэдээллийг идэвхгүй хүлээн авдаг төхөөрөмж биш гэж үздэг. Тарих орж ирж байгаа мэдээллийг өмнөх туршлага, орчны нөхцөл, хүлээлт, таамаглалтайгаа байнга харьцуулж боловсруулж байдаг. Predictive processing буюу таамаглан боловсруулах онолын дагуу тарих дараагийн мөчөд юу болохыг байнга таамаглаж, бодит мэдрэхүйн мэдээлэл таамаглалтай зөрөх үед таамаглалаа шинжилэх гэж үздэг. Гэхдээ энэ нь тарих бүх зүйлийг зохиодог гэсэн үг биш. Мэдрэхүйн бодит мэдээлэл болон өмнөх хүлээлт харилцан нөлөөлж бидний хүлээн авалтыг бий болгодог гэсэн санаа юм. Өөрөөр хэлбэл бид зөвхөн харж байгаа зүйлээ хардаггүй. Бид харах гэж хүлээж байгаа зүйлээ ч тодорхой хэмжээгээр хардаг гэсэн үг юм. Тарих яагаад таамагладаг вэ? Тарих секунд бүрд маш их хэмжээний мэдээлэлтэй нүүрдүүлдэг. Өрөөнд доторх бүх өнгө, бүх дуу чимээ, биеийн бүх мэдрэмж, хүмүүсийн нүрийн хувирал, үгний өнгө, дуу хоолой, аяс, өмнөх дурсамж, дараагийн үйлдэлийн боломж энэ бүхнийг эхнээс нь нэг бүрсэн тооцоолох юм бол маш их цаг орох байх. Тиймээс тарих өмнөх туршлага дээр үндэслэн энд юу болж байх магадaltaй вэ гэсэн таамаглалыг байн гаргаж байдаг. Жишээ нь та гэртээ ороод сандлыг харахтаа түүний бүх зураас өнцөг, хэлбэр дүрсийг нь харж байж энэ сандал байна гэж таньдаггүй. Тарих өмнөх мэдлэг дээр үндэслэн маш хурдан таньдаг гэсэн үг юм. Энэ чадваргүй бол бид өдөр тутмын амьдралаа хэвээ өргөжлүүлэхэд маш хэцүү болно. Тиймээс таамаглал өөрөө муу зүйл биш. Энэ бол тарихны зайлшгүй хэрэгтэй чадвар юм. Асуудал нь өнгөрсөнд хэрэгтэй байсан таамаглал одоогийн бодит байдалд нийцэхгүй байсан ч үнэн мэд ажилласаар байх нь асуудал. Өнгөрсөн туршлага өнөөдрийн бодит байдлыг тайлбарладаг. Нэг хүүхэд багадаа алдаа гарах бүртээ хатуу загнуулдаг. Эсвэл бие махбодын шийтгэл авдаг байсан гэж бодъё. Тэр хүүхэд алдаа гэдэг зүгээр суралцах үйл явц биш, харин ичхүүр, татгалзалт, аюул, өвдөлт гэсэн байдлаар суралцж болно.
Насанд хүрээд шинэ ажилд орлоо. Дараа нь энд жижиг алдаа байн засаад өгөөрэй гэж хэлэх үед бодит нөхцөл байдал зөвхөн жижиг засвар шаардж байх боловч тухайн хүн дотроо би бүтлгүүтлээ, намайг голно, би аюулд орлоо гэх байдлаар тайлбар өгж магадгүй гэсэн үг юм. Тэр хүн зөвхөн өнөөдрийн даргын үгийг сонсоогүй, өнгөрсөн туршлагын дундуур өнөөдрийн үгийг сонссон гэсэн үг юм. Үүний дараа хит их тайлбар тавих, өөрийгөө хамгаалах, буруугаа бусдад тоох, ажлаа орхих талаар бодох, шүнжин алдаагаа эргэцүүлэх зэрэг хариу үйлдэл гаргаж болох юм. Гаднаас нь харахад энэ хариу үйлдэл хэтрүүлсэн юм шиг санагдах боловч тухайн хүний мэдрэлийн системийн хувьд аюул дахин гарч ирж байгаа юмнээр мэдрэгдэж болох юм. Энд бид мунхаглалыг арай өөрөөр харж эхэлнэ. Мунхаглал гэдэг нь зөвхөн энэ мэдээллийг мэдэхгүй байх зүйл биш. Харин би өнгөрсөн туршлагын тайлбарыг өнөөдрийн бодит байдалтай андуурж байна гэж харж болох юм. Мэдрэмж үнэн, гэхдээ тайлбар нь заавал үнэн байх албагүй. Энд маш чухал ялгаа бий. Таны мэдэрч байгаа айдас бол бодит. Цээж чангарч байгаа мэдрэмж бол бодит. Зүрх хурдан цохилж байгаа нь бодит. Гомдол уур ичгүр төрж байгаа нь бас бодит. Гэхдээ тэр мэдрэмж төрсөн учраас таны хийсэн тайлбар заавал үнэн байх албагүй. Тайлбар гэдгийг нэг ёсондоо бодолтой зүрлэж бид нэрвдүүлээ бас ойлгож болох юм. Жишээ нь би яаж вэ? Тиймээс энэ нөхцөл байдал аюултай. Эндээс холдох хэрэгтэй гэсэн дүгнэлтийг хийж болох юм. Гэхдээ тухайн аюул бодит амьдрал дээр нүр тулах нь маш 100% байдаг. Ихэнх тохиолдолд өмнөх аюулын дурсамж таамаглал идэвхсэн учраас одоогийн нөхцөл байдлыг бид нэр аюултай юм байна. Эндээс холдъё. Хин нэг намайг гүтгэх гэж байна гэж зэрэгээр бодож эхэлдэг буюу тайлбар хийж эхэлдэг гэсэн үг юм. Сэтгэл судлалд үүнийг emotional reasoning буюу сэтгэл хөдлөлөөр дүгнэх хэлбэртэй холбож судалдаг. Тухайлбал төгшөр өндөртөө байдаг хүмүүс өөрийнхөө айдсыг тухайн нөхцөл байдлын аюултай байгааг нь нотлохоо мэтэр ашиглах хандлага бас байдаг. Үүнийг мөн олон судалгаач гэсэндээ харуулсан байдаг. Тэгэхээр би яаж байна гэдэг нь үнэн байж болох ч харин надад муу зүйл тохиолдох гэж байна гэдэг бодол болон тайлбар нь худлаа байхад боломжтой гэсэн үг. Би гомдож байна гэдэг мэдрэмж үнэн ч тиймээс энэ хүн намайг өвдөх гэж байна. Эсвэл энэ хүн намайг хуурах гэж байна гэсэн тайлбар буюу бодолд үнэн байх албагүй юм. Би ичж байна гэдэг ичгүүрийн мэдрэмж үнэн байж болох ч гэсэндээ би үн цэнэгүй хүү юм байна гэдэг тайлбар болон бодол заавал үнэн байх албагүй гэсэн үг юм. Мухаглалын үед бид энэ хоёрыг ялгаж чаддаггүй бүх учир байгаа юм. Тарих бүх мэдээллийг адилхан анзаардаггүй. Бид зөвхөн мэдээллийг буруу тайлбарлаа зогсохгүй, ямар мэдээллийг анзаарах вэ гэдэг дээр сонголт хийдэг. Гэхдээ энэ сонголт ихэнхдээ ухамсарт биш автомат байдаг. Жишээ нь та хүмүүс надад дургүй гэсэн итгэл үнэмшилтэй байлаа гэж бодъё. Өрөөнд 10 хүн байлаа. 8 хүн таньд илтгэр мэдлжээ. Үлцэн 2 хүний нэг нь завгүй байсан учраас тань руу харсангүй. Нөгөөд нь муухай зарилжсан сууж байлаа. Энэ үед ихэнхдээ таны анхаарал тухайн 2 хүн рүү явна гэсэн үг юм. Оройн та өнөөдөр хүмүүс нэг л хүйтэн байсан даа гэж бодож болох ч гэсэндээ энэ нь 8 хүний илдэг харилцааг тарих төдийлөн ошоохгүй байгаагийн шинж тэмдэг юм. Харин таны өмнөх итгэл үнэмшилтэд нийцсэн 2 хүнийг илүү их санаж, илүү хүчтэйгээр бодно гэсэн үг юм. Үүнийг ерөнхийд нь confirmation bias буюу өөрийн итгэл үнэмшлийг батлах мэдээллүүдийг илүү анзаарах хазаалттай холбон ойлгож болдог. Тарих миний өмнө нь итгэж байсан зүйл зөв юм байна гэдэг баталгааг бай хайдаг гэсэн үг юм. Эсрэг мэдээлэл гарч ирвэл үл тоомсорлох, тайлбарлан өөрчлөх эсвэл мартах боломжтой байдаг. Ингээд бид өөрсдийн итгэл үнэмшилтэд улам бат, улам итгэлтэй болох хандлагыг үүсгэдэг гэсэн үг юм. Аюулд чиглэсэн анхаарал. Хүний тарих эрэг болон сөрөг бүх мэдээллийг яг адилхан жинтэй хүлээн авдаггүй. Аюултай байж болох тохиог хурдан анзаарах нь аминд үлдэхэд хэрэгтэй байдаг. Өвсөн дундаас хөдөлгөөн харагдлаа гэж бодъё. Салхи байх гэж таминар бодоод өнгөрөхөөс илүү могоо байж магадгүй гэж сэрэмжлэх нь аминд үлдэхэд илүү ашигтай гэсэн үг. Алдаа гаргасан ч гэсэндээ нэг хэсэг хайгаад өнгөрнө. Харин үнэхээр могоо байхад анзаарахгүй өнгөрвөл үр дүн шал эсрэгээрээ болно гэсэн үг. Тиймээс тарих эргэлзээтэй үед аюулын тал руу хазаах илүү магадaltaй байдаг. Энэ нь өнөөгийн амьдралд ч гэсэндээ ажиглагдана. Хэн нэгний төвийг сахисан дүрний хувирал ууртаа мэд харагдаж болно. Богино мессеж хүйтэн санагдаж болно. Даргын асуулт буруутгал юм шиг сонсогдож бас болно. Хосын тань чимээгүй байдал орхих гэж байгаа дохио мэд мэдрэгдэж бас болно гэсэн үг. Төгшүүр болон гэмтлийн дараах шинж тэмдэгтэй хүмүүст аюултай дохионд хурдан анхаарлаа хандуулах шинж тэмдэг анзаарагддаг. Гэхдээ энэ холбоо хүн бүрт яг адилхан биш бөгөөд судалгааны үр дүн нөхцөл, хэмжилтийн аргаас хамаарч өөр байдаг. Эндээс тарих аюулыг олж харсан учраас аюул бодитоор байсан уу? Эсвэл тарих аюул хайж байсан учраас төвийг сахисан зүйлийг аюултай гэж тайлбарласан уу? Энэ асуулт илүү чухал байж магадгүй. Стресс мунхаглалыг яагаад хүчтэй болгодог вэ? Тайван үед хүн нөхцөл байдлыг олон талаас нь харах боломжтой байдаг. Магадгүй тэр завгүй байсан баг. Би бүх мэдээллийг нь мэдэхгүй шүү дээ. Би бүгдийг нь мэдж амжаагүй. Эхлээд асуугаад үзье гэж бодох боломжууд байдаг гэсэн үг. Харин стресст орсон үед уян хатан байдал багасж, анхаарал найрсаж, аюул руу чиглэж, хурдан шийдвэр гаргах хандлага нэмэгдэнэ гэсэн үг юм. Өмнө нь хэрэглэж байсан танил хариу үйлдэл рүүгээ орох магадлал илүү нэмэгдэнэ ч гэж хэлж болно.
Судалгаануудад стрессийн үед хүмүүс зорилготой нийцсэн шин сонголтоос илүү татсан ариунд найдах, анхны дүгнэлтэд өөрчлөх нь багасах, зүүн сөнгийн хурдан үнэлгээнд илүү найдах хандлага гарч болохыг тэмдэглэсэн байдаг. Энэ үед би бодит байдлыг яг харж байна гэж боддог. Гэхдээ үнэндээ стрессийн төлөв дотроос нөхцөл байдлыг харж байж болох юм. Жишээ нь нойр дутуу ядарсан, сэтгэл төгссөн үед хосын тань энгийн үг хүртэл дайралт юм шиг сонсогдож болно. Тайвширсныхаа дараа үнэндээ тэгж хэлээгүй юм байна. Над руу дайраагүй юм байна гэдгийг бид нэр ойлгодог. Үг өөрчлөгдөөгүй. Харин таны биений төлөв өөрчлөгдсөн. Биеийн төлөв өөрчлөгдөхэд утга нь хүртэл өөр мэдрэгддэг. Эндээс нэг чухал санаа гарч байгаа нь бид ертөнцийг зөвхөн нүдэрээ хардаггүй. Бид мэдрэлийн системийнхаа төлөвөөр дамжуулан хардаг. Мухаглал ба бие. Буддын сургаалт мухаглалын хамгийн гүн хэлбэр нь хатуу өөрчлөгддөггүй бие гэсэн ойлголттой хүмүүсийг хэлдэг. Би угаасаа ууртай хүн. Би харилцаанд азгүй хүн. Би сул дорой. Би бусдад итгэж чаддаггүй. Би хизээж өөрчлөгдөхгүй. Эдгээр өгүүлбэрийг анзаараад үзээрэй. Бид нэг зан үйл, нэг хамгаалах механизм, нэг давтагдсан туршлагыг бүхэл бүтэн бие буюу өөрийнхөө дүр төрх болгож болдог. Гэхдээ уур гэдэг нь байнга үргэлжилдэг үү? Үгүй. Айдас гэдэг нь байнга үргэлжилдэг үү? Үгүй. Бодол байнга хэвээрээ байдаггүй. Үгүй. Би хүртэл байнга өөрчлөгдөж байдаг. Тэгвэл би ууртай хүн гэдэг нь бодит байх боломжтой юу? Эсвэл тодорхой нөхцөлд уураар хамгаалдаг хэм маяг надад би гэдэг нь илүү нарийн үнэн байх боломжтой юу? Энэ хоёр өгүүлбэрийн хооронд маш том ялгаа бий. Би ийм гэж хэлэхэд өөрчлөгдөх боломж хаагддаг. Надад ийм хэм маяг бий гэж хэлэхэд ажиглах, ойлгох, өөрчлөх орон зай гарч ирдэг. Шинжлэх ухаан буддын биегүй гэсэн сургаалыг шууд баталдаггүй. Гэхдээ бидний өөрийн тухай ойлголт, дурсамж, биеийн мэдрэмж, нийгмийн харилцаа, давтагдсан бодол, хэл яриагаар байнга бүрэлдэж байдаг гэдэгтээ орчин үеийн сэтгэл судлалын олон чиглэл нийцдэг. Бидний бие гэж нэрлэдэг зүйл чулуун хөшөө шиг өөрчлөгддөггүй бүтэц биш. Тодорхой хэмжээнд үргэлж шинжлэгдэж байдаг загвар. Мухаглал яагаад өөрийгөө хамгаалдаг вэ? Хүн худал зүйлд итгэж байгаагаа мэддэг бол өөрчлөхөд арай хялбар байна. Гэхдээ мухаглалын үед өөрийн тайлбарыг бид тайлбар гэж хардаггүй, үнэн гэж хардаг. Жишээ нь хүмүүст итгэж болохгүй гэсэн итгэлтэй хүн бусдыг байнга шалгаж, сэжиглэж, ойртуулахгүй байж болно. Түүний хүүтэн с ิจ гтэй байдлыг мэдэрсэн хүмүүс мэдээж холдно. Эцэст нь тэр хүн харсан уу? Хүмүүс үнэхээр үлддэггүй гэж бодно. Өөрийнх нь хамгаалах үйлдэл харилцааг холдуулсан байж болох ч тухайн хүн үнийг харахгүй гэсэн үг юм. Эсвэргээрээ бусдын холдсныг анхны итгэл үнэмшлийнхаа баталгаа болгож ашигладаг. Ингээд итгэл үнэмшил, хариу үйлдэл, бусдын хариу үйлдэл, анхны итгэл үнэмшлийн баталгаа гэсэн мөчлөг үүсдэг. Үүнийг өөрийгөө биелүүлдэг таамаглал гэх байдлаар тайлбарлаж бас болох юм. Өөрөөр хэлбэл бидний төсөөлөл зөвхөн бодит байдлыг тайлбарлаж зогсохгүй, заримдаа өөрийн үйлдэлээр дамжин бодит байдлыг бий болгоход оролцдог. Энд л мухаглал үеийн үртэй холбогдно. Мухаглал хэрхэн үеийн үрийг үүсгэдэг вэ? Үүнийг дараалалаар харах гад үздэг. Нэгдүгээрт тодорхой нөхцөл байдал үүснэ. Жишээ нь хэн нэгэн танд хариу өгөөгүй. Хоёрдугаарт таны өмнөх туршлага дээр үндэслэн тайлбар гарч ирнэ. Намайг хүл тоож байна. Намайг тоосонгүй. Намайг хаях гэж байгаа юм баг та. Гэх мэтэр гэсэн. Гуравдугаарт тэр тайлбарыг нь үнэн гэж итгэнэ. Энэ бол мухаглалын цэг. Дөрөвдүгээрт би хамгаалах хариу үйлдэл үзүүлнэ. Цээж чангарч, уур хурж, төвшүүр нэмэгдэнэ гэсэн үг юм. Тавдугаарт тэр мэдрэмжээс үйлдэл хийгдэж эхэлнэ. Ууртаа мессеж бичнэ, харилцаагаа таслана, эсвэл нөгөө хүнийг зориудвал тооно гэх мэтчлэнгээр ямар нэгэн хариу үйлдэл гарч ирнэ гэсэн үг юм. 6-дугаарт үр дагавар гарна. Харилцаа муудах, нөгөө хүн хамгаалтын байдал руу орох, итгэл буурах зэргээр анзаарэгдэж болно. 7-дугаарт гарсан үрийг анхны тайлбарынхаа баталгаа болгоно. Миний зүг байсан байна. Энэ хүн надад үнэхээр дургүй юм байна. Гэх баталгааг өөртөө олж авна гэсэн үг юм. Ингээд мөчлөг дахин эхэлнэ. Үнийг схемээр харах юм бол нөхцөл, өнгөрсөн туршлагаас гарсан таамаглалаа үнэн гэж итгэх, биеийн хамгаалах хариу үйлдэл, автомат үйлдэл, үр дагавар, анхны итгэл үнэмшлээ баталгаажуулах. Эндээс харахад мухаглал гэдэг зүгээр нэг буруу бодол биш. Энэ нь бүхэл бүтэн амьдралын мөчлөгийг хөтлөгчөж чадхаар байна. Мухаглалаас гарах гэдэг бүхнийг зөв мэддэг болох уу? Энэнд үгүй гэж хариулна. Мухаглалаас гарах гэдэг нь бүх асуултын зөв хариуг мэддэг болох биш. Харин миний харж байгаа зүйл бодит байдал биш байж магадгүй гэдгийг ойлгох чадвар юм. Надад яг одоо нэг тайлбар төрж байна. Эсвэл энэ бодол ямар бодол вэ? Энэ тайлбар миний өнгөрсөн туршлагаас гарч ирж байж болно. Миний мэдрэмж бодитч дүнэлт маань заавал бодит байх шаардлагагүй. Би бүгдийг нь мэдж амжаагүй байгаа гэдгийг таних чадвар юм. Энэ бол эргэлзэж юу ч шийдэж чадахгүй болох тухай биш. Харин өөрийн бодлыг бодит байдлаас ялгаж сурах тухай юм. Бодит байдал ба тайлбарыг ялгах дасгал. Ихэнх хүн өөрийнхөө ямар нөхцөл удирдлаггүй болдог. Эсвэл өөрийн мэдлгүй хариу үйлдэл үзүүлдэгдээ мэддэг.
Тэгвэл энэ тухайга хоёр багад бичиж болох юм. Эхний баг нь миний мэдэж байгаа баримт буюу бодит байдал. Хоёр дахь баг нь миний хийж байгаа тайлбар буюу надад төрдөг бодол. Жишээ нь эхний баг нь буюу бодит байдлын баганд тэр хүн өнөөдөр миний мессенжэд хариулаагүй. Хоёр дахь баг нь буюу бодлын баг нь тэр надаас залхсан байх гэсэн тайлбараа өөрөөсөө нуулгүйгээр бичнэ гэсэн үг юм. Өөр нэг жишээ нь дарга миний ажлын нэг хэсгийг засахыг хүссэн. Энэ бол бодит байдал. Харин намайг чадаргүй гэж бодож байна гэдэг нь тайлбар буюу бодол. Өөр нэг жишээ нь хос маань өнөөдөр чимээгүй байна. Энэ бол бодит байдал. Харин надад ууралсан байж магадгүй юм. Эсвэл надаас салах гэж байна. Энэ бол бодол буюу тайлбар хэсэг гэсэн үг. Энэ дасгал нь бүх тайлбарынхаа бурууг олох зорилготой биш. Зарим нь үнэн байж болно. Гэхдээ шалгаагүй тайлбарыг шууд бодит үнэн болгохоос өмнө засах боломжийг биднэрт өгдөг. Биеэ ажиглах нь яагаад чухал вэ? Мунхаглал зөвхөн бодлын төвшөнд үүсдэггүй. Заримдаа бодол гарч ирэхээс өмнө бие хариу үйлдэл үзүүлчихсэн байдаг. Хөвлий зангирах, хоолой боогдох, зүрх хурцах, мөр чангарах, амьсгалд авчдах. Тэгэд оюун ухаан биеийн өөрчлөлтийг тайлбарлах түүх бүтээж эхэлдэг. Ямар нэгэн зүйл болох гэж байна. Энэ хүн аюултай юм шиг байна. Би энд байж болохгүй. Гэх мэт түүхийг буюу тайлбарыг бүтээж болно гэсэн үг юм. Тиймээс мунхаглалыг зөвхөн логикоор буюу бодлоор тайлах заримдаа хангалтгүй байдаг. Бидний бие аль хэдийн аюулын төлөвт буюу хамгаалах горимд орсон бол тухайн горимоос бид амьдралыг харж эхэлнэ гэсэн үг юм. Тиймээс эхлээд миний биед юу болж байна гэдгийг анзаарах нь илүү чухал юм. Цээж хангарч байна, амьсгал богиносж байна, гар хүйтэн байна, эсвэл гарын алга хөлөрж байна, ууртай бодолд надад зөндөө гарч ирж байна. Энэ мэтэр биеэ ажиглан өөрийгөө анзаарч эхлэх нь бодол, мэдрэмж, бодит байдал гурийн хооронд багахан зай үүсгэж өгдөг. Ухаарал хаанаас эхэлдэг вэ? Ухаарал гэдэг нь би дахин буруу бодохгүй гэж шийдэх биш. Хүн үргэлж таамаглана, хүн үргэлж алдаа гаргана. Хүн заримдаа өөрийн ажиг бодит үнэн гэж андуурна. Ухаарал гэдэг нь энэ үйл явцыг болж байхад нь таних чадвар юм. Би яг одоо бодит үйл явдалд биш, өөрийн тайлбарт хариу үзүүлэх гэж байна гэдгийг олж харах. Энэ бол миний мэддэг хамгаалах механизм байна гэдгийг олж харах. Надад өөр сонголт байгаа гэдгийг ойлгох. Энэ мөчид мунхаглал бүрэн алга болохгүй байж болно. Гэхдээ бид мунхаглалтайгаа бүрэн адилсаж түүний дагуу шууд үйлдэхээ зогсоож чадна. Өөрөөсөө асуух 5 асуулт. Дараагийн удаа танд хүчтэй бодол мэдрэмж төрөхөд өөрөөсөө дараах 5 асуултыг асуугаад үзээрэй. Нэгдүгээрт энд яг юу болсон бэ? Зөвхөн бодит амьдрал дээр болсон үйлдэлүүд буюу баримтуудыг шүүн тунгаана уу? Хоёрдугаар асуулт. Би үүнд ямар утга буюу тайлбар өгч байна вэ? Намайг үлдээж байна. Би бүтэл хүн. Намайг орхино. Гэх зэрэг бодлууд төрөн гарч байна уу гэдгийг анзаарна гэсэн үг юм. Гуравдугаарт энэ тайлбар хаанаас ирж байна вэ? Өмнөх харилцаанаас уу, хүүхэд наснаас уу, өмнөх нэг өвдөлтөөс үү гэдгийг олж тогтоохыг хичээгээрэй. Дөрөвдүгээрт миний биед юу болж байна? Амьсгал ямар байна? Зүрх ямар байна? Цээж болчингууд ямар байна? Миний хоолой хэвлий ямар байна гэдгийг анзаарахыг хичээгээрэй. 5 дугаар асуулт. Би энэ тайлбараа үнэн гэж шууд итгэхгүй бол өөр ямар боломж байж болох вэ? Энэ асуулт таны анхны тайлбарыг хүчээр үгүйсэхгүй. Харин бодит байдалд өөр хувилбар оруулж ирэх боломжтой болгоно. Мунхаглал бол дайсан биш. Мунхаглалыг сонсоод бид тэгэхээр би буруу боддог мунхаг хүн юм байна гэж өөрийгөө шүмжиж лавдаг болохгүй. Таны тарих таамаглаж байгаа нь алдаа биш. Таны бие өөрийгөө хамгаалж байгаа нь алдаа биш. Таны бие хамгаалтанд орж байгаа нь таны дайсан биш. Өнгөрсөн туршлага дээр үндэслэн аюул хийж байгаа нь таныг амьд байлгахын тулд сурсан механизм байж болно. Гэхдээ өмнө нь хамгаалж байсан механизм өнөөдөр танд зовлон бий болгож бас болно. Тиймээс зорилго нь тарихтайгаа тэмцэх биш. Биеэ хүчээр чимээгүй болгохч бас биш. Харин чи намайг хамгаалах гэж байна. Гэхдээ энэ нөхцөл хуучин нөхцөлтөйгөө адилхан биш байна гэдгийг аажмаар ялгаж сурах юм. Ухаарал гэдэг өөрийгөө буруутгах биш. Өөрийгөө илүү тодорхой харах чадварыг хэлж байгаа гэсэн үг. Төгсгөл. Мунхаглал гэдэг юу ч мэддгүй хүний асуудал биш. Мунхаглал гэдэг бодит байдлыг өөрийн айдас, хүсэл, өнгөрсөн туршлага, биеийн төлөвөөр дамжуулан хараад тэр шүүлтүүрээ бодит байдалтайгаа хандуурах явдал юм. Бид бодлоо үнэн гэж итгэнэ, мэдрэмжээ нотлохоо гэж үзнэ. Таамаглалаа баримт мэд хүлээн авна. Дараа нь тэр тайлбартаа үндэслэн үйлдэнэ. Үйлдэлээс үр гарна. Тэр үр нь анхны итгэл үнэмшлийг баталгаажуулна. Ингэж мунхаглалаас үлийн үрийн мөчлөг эхэлдэг. Гэхдээ мунхаглалыг харж чадсан мөчид нэг өөр боломж нээгддэг нь миний бодол бодит биш байж болно. Миний айдас бол аюулын баталгаа биш. Миний өнгөрсөн туршлага өнөөдрийг тайлбарлаж байгаа ч өнөөдөр өнгөрсөндөө адилхан биш. Энэ бүгдийг анзаарахыг хэлж байгаа юм. Магадгүй ухаарл гэдэг бүхнийг зөв ойлгохыг хэлдэггүй байх. Харин өөрийн буруу ойлгосон итгэл үнэмшилтэйг нүүр тулах зоригийг хэлдэг байж болох юм. Өмнөх дугаард бид үеийн үрийг авч үзсэн.
өнөөдөр тэр үеийн үндэс болох мунхаглалын талаар ярилцлаа. Харин дараагийн дугаард бид ухаарл гэж юу вэ? Ухаарл хэрхэн мунхаглалыг таньж автомат хариу үйлдлийн мөчлөгийг таслах боломж өгдөг вэ? Энэ тухай дэлгэрэнгүй ярилцах юм. Ухаарл гэдэг зүгээр нэг ойлгохыг хэлдэг үү? Эсвэл бодол, мэдрэмж, биеийн хариу үйлдэлээд яг тухайн мөчөд таних чадвар уу? Мөн тарих болон мэдрэлийн систем бодит өөрчлөлт бий болгож чаддаг уу? Эдгээрийг дараагийн дугаард буддын ухаан болон орчин үеийн шинжлэх ухааны өнцгөөс хамтдаа задлацгаая. Үзсэнд баярлалаа.